За сайн байцгаана уу их юм үзэгчтэй. Манай бэлгүүн нус товчоогийн маань ээлж дугаар үзэж та бүхэнд бэлэн боллоо. За бид нар энэ удаагийн дугааруудаараа Монголын эзэн төхөөрний гадаад улс орнуудтай харьцаж исэн их хаадуудын захидал харилцааны талаар явуулж байгаа. За мэдээч одоо бид нар өмнөх дугаар дээр хийхдээ Ромын пап дөрөвдүгээр Иннокентэд Мөнх хаан руу явуулсан захидал байгаа тийм. Мөнх хаан Ромын Вильям дэ Рубрукэд Рубрукээр явуулсан захидал байгаа. За Ромын пап дөрөвдүгээр Иннокент руу илгээсэн Гүйг хааны захидлын талаар ярилцаад өнгөрсөн. За энэ удаагийн дугаараар ярихаас өмнө ямар ч байсан нөгөө нэвтрүүлгийн дүрм ёсоор таньда өглөөний өдрийн мэндийг хүргье. За чам ч гэсэн өглөөний өдрийн мэнд. За тийм байна. За өнөөдөр багш ямар дугаар захидлаар ярилцах вэ? За өнөөдөр Илхан хүлээгүүгийн захидлыг ярилцъя. Илхан хүлээгүү. Боёо Ховлаа хааны төрсөн дүү. Мөнх хааны дүү. Тий. Ховлаа мөнх хоёрын дүү шүү дээ. За энэ хүлээгүү хаан бол Илхан хүлээгүү гэж байгаа юм. За 13 дугаар зууны үеийн одоо Монголын эзэнт улсын одоо томоохон байлдан дагуулагч хаан. Мөнх хааны зарилгаар баруун зүгийг тохинолсон ийм хүн байгаа юм л да. Тэгэхээр ийм юм хоёлаа зангаа дээр бол мэдээж хэрэг ярьсан. Эхлээд мэдээж хэрэг яасан эднэр чинь хүлээгүү хаан чинь гүрж болон армянуудыг өөрийн мэдлэлд оруулаад Хорсааныг эзлээл ингээл цаашаа явсан шүү дээ. Яаж эзэлж явсан ингэсэн гэдэг тэр талаар. За тэгээд энэ Хорсааны энэ тулалдаанд хойд тулалдаанд болохоор Исмаилидуудтай байлдчихсэн хаанхүү байдэр тэгээд тэр үед эцсээ хүртэл байлдаад ам өргөдөж байлаа гэж хоёлоо ярьж исэн. За тэгээд энэ хамгийн гол нь хашишины бүлгийг дарах. Тийм ээ. Хашишины бүлгчдийн бүлгийг. Тийм дэлхийн хамгийн том 200 гаруй жил дэлхийн соёл ертөнцийг айлгаж явсан хашишины бүлэглэл буюу уулын үгний бүлэглэл. За аламууд бүрэгдийн үүр гэл те хоёлоо ярьжсэн шүү дээ. За энэ хашишиныг дарсны дараа Багдадын халифат руу дайрсан. За 1258 онд яаж Багдад цусан далай одоо те цусан далайд одоо Багдадыг живүүлж ирсний талаар би чиний сэтгэл санааг сонирн болтол ярьсан шүү тэр үед бол. Тэр үед бас үзэгчд мэдэхгүй л дээ бид нар нөгөө камера унтрааж байгаад бас ярилцсан л та. Би бол нэлээ их бухимдсан. Тий. Та ямар юм ярьдгийг наатах чи одоо тэгээд интернетээр цацвал хүмүүст яаж хүрэх вэ энэ гэл. Тэнгүү та түүх үнэн байх хэвээр. Яриад шүү дээ. Одоо тийм л болсон юм чинь. Шүү ялтчихгүй тэр үед. Тэрийг цацахгүй юу гэд нэлээн яасан. Ерөөсөө би боллоо гэж чи бүр тэгжсэн шүү дээ. Айгүй сэтгэлээр унж байгаа. Шоконд ороод. Яаж яах нөгөө их сургуульд байдгийн хувьд бол нөгөө юу шүү дээ. Түүх гэдэг чинь сургамжтай байх хэвээр, соён гэгэрэл байх хэвээр. Тэгчээтэл нөгөө баахан л халаал ятаал. Гэтэ ялчгүй нөгөө үнэхээр л баримтыг судлахаар тийм байгаад байгаа юм ч одоо яах тийм байсан. Харин үнэхээр би бус их сургуульчуудыг уншихаар одоо шагаа татсан их цус урсаад энэ төр ял. Тэр цус нь нэмэгдэж шилбэний өвдөгний дундуур хүрээд гэж ярьжсэн. Тэгээд яала тэгэр мөрөн хүний цусаар Багдадын иргэдийн цусаар үерлээд 800 гаруй мянган иргэдийг нь хайр найргүй авч хятсан гэж ярьсан шүү дээ. Одоо тэгсэн л юм чи одоо яалтаач вүлээ. Гэхдээ бүр тийм амар хүлээгүү хааны занлыг, хорслыг хөдлөж догшрлыг нь хүргэнэ гэдэг чинь Багдад өөрөө бас болохгүй байсан шүү дээ. Яагаад болохгүй байлаа? Асисын явуулаад байгаа шүү дээ. 8000 шуудаа алт энэ төр гэдэг шүү дээ. 1000 шуудаа. 1000 шуудаа алт энэ төр. Одоо нөгөө энэ шуудаа гэдгийг бол хэмжихээр нэг юм тулам. Тий. Тухайн үед хэлж байгаа. Одоо нэг хэмжээний хувьд одоо юу шуудааны ах гэх юм уу да хайш юм бэ. За яг тэрийг хэлчихэж тусч байгаа хэцүү. Арсаар нь хийсэн бүхлээр нь хийсэн имийг л хэлээд байгаа юм. Тий. Сарлагын ширээр хийсэн үдэж хийсэн том тулам гэвэл сарлагын арсыг тэр чигээр нь хийсэн л гэсэн үг. Ухрын ширээр хийсэн тулам гэвэл яг тэр ширээр нь хийсэн хайчлаад ингээд юу ч хасаагүй болж дарах гэдэг байгаа байхгүй. Амар л нүсэр юм байгаад байгаа шүү дээ. Тэрийг мянгаар нь явуулна гэдэг чинь бас. Тий. За тэгжидэл чинь тэр 1000 чинь бүр авдраар нь явуулж байгаа юм чинь. Санж гинөө. 1000 илжиг авдар. Тэгээ 1000 илжигэнд
авдар тэгнэдэх, авдар болгоно алтаар дүргээх гэж санаж байна. За тийм юм болсон учраас мөн Дамаскийг бас нэг яалаа айхтар түүээсэн дээ. Хүлээгүй бол. За ингээд Дамаскийг түүээгээд дараад нь хүлээгүүгийн цэргүүд чинь Иерусалим руу очиж исэн шүү дээ. Иерусалим, Мека, Мединаг эзлэн. Иерусалимд 1000 цэрэг очсон юм. Монголын хүлээгүүгийн цэрэг очиж исэн. Мека, Медина руу очно гэд байж байтал Анжалуута болоод яагаад нөгөө мөнх хаан тэнгэр талаад ингээд Алеппо сууж исэн хүлээгүү их хаан ах тэнгэр тальчи одоо дайны үйл ажиллагааг зогсоохоос аргагүй боллоо гэсэн яг энэ үед хойно байсан Алтан ордны хаан бэрх хүлээгүү рүү халдсан. Зүр 3 хунтай ажийг маань алсны төлөө байхгүй болгосны төлөө гэд ингээд дайрсан. Азербайжанд энэ хоёр мөргөлдөж явах хугацаанд одоо айн жалуутад зүгээр тулгаралт болсон гэд би хэлжсэн шүү дээ. Айн жалуутын тулалдаан гэж яриад байгаа боловч энэ бол тулгаралт. Сайфедийн Кутузтай. Кутузтай тулцсан. Хэд бугцсан хэмжээний. Тэд бугцсан хэмжээ зүгээр тулалцсан зүгээр тулгаралт байхгүй. Нэг нь 16 мянган цэрэгтэй, нөгөөх нь 14 мянган цэрэгтэй. Уул нь ингээд тулдж байтал юу боллоо? Нөгөө Хамаданы хүлээгүүгийн талд элсэд орсон байсан араб цэргүүд нь айгаа зүхтааснаас болж тийм жигүүр байсан. Эвгүй болсон. Тий. За тэгээд ясна нэг айн жалуутаар байлдаад нөгөө арабын элсцэн цэргүүд нь зүхтааснаас болж хэд бух ялагдсан ингээд. За энэ үед нь бэрхтээ муудалцж байх яг энэ үед хувлаа ариг бүх хоёр тал нутагт хаан ширээ болаацалтаад ингээд ийм юм болсон. За яа харахгүй энэ бол хүлээгүү бол тэгээд одоо өөрийнхөө эдэлсэн газараа хурдхан шиг өөрийн мэдлээ тогтоогоод өөрийн хаан тусаа байгуулах нь өөрт нь бас хэрэгтэй юм байна. Гэртээ харчих юм бол замд нь цагаадаагийнхны тал гайвалчаад байгаа байхгүй. Цагаадаагийнх нь ч бас өндийгөө эхэлсэн шүү дээ. Алгуу хааны удирдлагаар гэл ингээл үнэхээр одоо алтан ургийнх юм чи яах вэ? Одоо яах юм бэ? Ийм л да. Би өөрийнхөө цэргээр өөрийнхөө эдэлсэн газараа хаан эзэн суугаа захирлахад хэн бойл гэх юм бэ? Тийм шүү дээ. Тэгээд ерөнч тэгээд энэ улаан тэнгисээс шар тэнгис хөрсөн мөн дорнод хятадын тэнгис хөрсөн ийм том газар нутгийг одоо эзэгнэлээ. Бас арай дэндүүд хилж томорсон л доо. Тэгээ би бас давхар Монгол мордо магтсан шүү дээ. Монгол мордо би бол 3 удаа түүхэнд гавья байгуулсан. Атил хааны үед Европ руу өнгөр рүү явсан юм аа. Төв Азиас. За тэгэхээр дараад нь өгөөдөө хааны үед яасан? Германаас Солонгос хүртэл одоо Агнуурын тэнгисээс Ариун Ром хүртэл давхисан юм аа. Үүний дараа Мөнх хааны үед Улаан тэнгисээс Шар тэнгис, Дорнод хятадын тэнгис хүртэл давхисан гэд. За тэгэд хувлаа хааны үед бас тэгээд өшөө цаашаа давхина. Тэгэхээр би бас тийм ээ энэ бол уралдаан тэмцээнээр биш ээ, олимпиар биш ээ. Дайн байлдааны хүнд нөхцлөөр болсон гэж туулсан юм аа. Сүүлд 1940-од оны үед чинь 2 дугаар дайны үед манай Монгол морд чинь Монгол агт мордоо зөвлөлт холбоот усад бэлэглээд бас дахиад Герман руу явж исэн тийм түүх байгаа. Тэгэхээр би бас яаж ин давхар бас Монгол мордоороо би бахархт юм аа. Миний сэтгэл санаанд ямар ч $450,000 үнэтэй араб морь хүрдгүү маа. Миний Монголын агт морд адуу тийм ээ. Үнэхээр хүний түүхэнд бас хөлөг баатруудыг дээрээ суулган хүнд ачаагаа бас давхар нуруунд дээр ачин дайн байлдааны нөхцлөөр ертөнцийн түүхийг бүтээлцсэн юм аа гэдгийг би бас давхар хэлж байгаамаа. За хүлээгүү хаан бол Ил хаан тусыг байгуулсан. Эл хаан юу гэсэн үг вэ гэж байгаа. Инх хамгаалалт хаан тус гэсэн үг. Инх тайванч хаан тус гэсэн үг. А нөгөө түүхч толгой зэрэг Илийн голоор одоо нутгалсан хаан гэдэг юм уу. Илийн гол чинь Дорн Туркестанд байгаа шүү. Тэр ойрх дорнод байхгүй шүү. Тэгэхээр инх тайванч хаан тус гэсэн утгатай үг юм а гэдэг дээр нь бол түүхчид санал нийлж байгаамаа. Байршлын хувьд аваад үзэх юм бол одоогийн Иран. Тийм, одоогийн Иран хавцаа. Нэлээд эсрэг нутагт байна л гэсэн үг шүү дээ. Тий. За ингээд байж байтал хүлээгүүтэй байлж исэн мамлюкууд үү штэ. Алтан ордны бэрхтэй холбоотой тавьсан байхгүй. Ингээ бэрхтэй холбоотон болчлоо гэсэн үг штэ. Бэрх гэж нэг юм дундуур нь орж одоо зүгээр цаашаа Ариун Ром Атлантын далай хүртэл явж яхихын хооронд
бэрх гэж нэг юм чинь аваачаад хүлээгүүрүү дайрч одоо ингээд хүлээгүүгийн дайсандаа хамсаатан болоод явсан л да. За яг хөө бэрх бол одоо өөдгөө амтан гэлтэйч биш. Энд чинь бас манай Монголын хаан штэ. Бат хааны төрсөн дүү. Харин тийм ээ. Тий. Ялч Чингис ухсан яг мөн байна. Чингис хааны ууган хүү Зүчин Хорезм хатан Хан Султан хатнаас төрсөн бэрхчэр хоёр гэж хоёр хүү төрсөн. Тэр нийл нэг нь бэрхэл байхгүй юу? Тэрнээс яг Хонградын Ухаа үжин хатнаас чинь Орд Бат хоёр төрсөн юм аа. Хорезмын Хан Султан хатнаас нь бэрхчэр нар төрсөн юм аа. Тэгээ дараагийн ямар хатнаас л Боол хаан хүү төрсөн юм аа гэдэг ингээд зүч чинь бас олон хатан тал хүн л дээ. Одоо бас хааны хүү одоо яах юм бэ? Хөх ордыг үндэслэгч өөрийн улсаа өөрөө байгуулж исэн хүн чинь одоо яалтаач вүлээ. Тэгэхээр энэ бэрх хүлээгүүгөө хоёрын хэрүүл хувлаа ариг бүх хоёрын хэрүүл бол муудалцаан тэмцэлтэй бол Монголын эзэнт гүрний их байлдан дагуултыг зогсоосон мөн дотоодын хагарал дээр бас түлхэж болсон гэж яаж байгаа. Хүлээгүү Европын загалмайтны Европуудыг уруу татаж Мамлюкийг даръя гэсэн тийм санаа аргалтай байсан. Алсын бодолтой байсан. Загалмай шашинд ээжтэй болохоор. Сорхогдны хүүштэй. Хүлээгүү чинь. Ингээд бэрх Пап лам руу элч явуулсан. 1262 оны 4-р сарын 10-ны өдөр. Ромын папа за энэ үед Ромын папаар бол хэн байсан? Урбан. 4-р Урбан гэдэг хүн байсан. Нөгөө нэг 4-р Александр солигдсон байдаг. Бас хорлогдсон ч байдаг. Их удаан суугаагүй шүү дээ. Монголчуудыг өгөөдөө хааны үед буццсан хооронд энэ эзгүй хооронд. Тэгэхэр чин зэрэг 4-р Урбан суусан. За энэ захидал бол 1262 оны 4-р сарын 10-нд бичсэн энэ захидал нь бид Тэнгэрийн хүчин тулгуурлан дэлхийг эрхшээж шудраг ёсыг тогтоохоор зорж байна. Бидний дайсан бол Тэнгэрийн хуулийг эсэргүүцэгчд бөгөөд тэднийг дарж шудраг нийгмийг байгуулахыг зорж байна. Христийн шашинд нь та бүхэн бидний талд орж Тэнгэрийн хуульд захирагдвал эв найрамдлаар харилцаж хамтран мөр зэрэгцэн амьдрах болно. Харин эсэргүүцэгч нар бол та нарыг ч бас Тэнгэрийн цээрлэл хүлээх болно. Эл хаан хүлээгүү. 4-р Урбан папт илгээв. За энэ Ватиканд хадгалагдаж байгаа шүү бас. За энэ захидал нь бол хүлээгүү хаан Монголын ноёрхлын хүрээг уламт хэлхийн тулд дипломат харилцаа тогтоох, Христийн шашинтай бас эвсэл байгуулах сонирхолтой байсныг бол харуулж байгаа юм. За монголчууд Христийн шашинтай улсуудыг ихэнхдээ одоо эв зүйтэй ингээ харьцаж мөр зэрэгцхийг орчихыг одоо бас шаардсан байна. Хүлээгүү бол шаардсан байна. За яагаад гэвэл хүлээгүү хааны их нь за тэгээд бас ихнэр нь хатна нь Нестрияны шашинтай байсан. Энд чинь Тойрол хааны төрсөн дүү Жахан хаан бие охин сорхогдны бэхий чинь тулуу авд суусан шүү дээ. За эдгээр загтлууд нь Монголын гадаад бодлого, дипломат арга барилыг судлах үнэт түүхэн их сурвалж болж байгаа. Ватиканд ганцхан загтал хадгалагддаггүй байх нь вэ шүү. За хүлээгүү энэ папад илгээсэн загтлаараа одоо болохоор зэрэг юу вэ гэвэл европчуудыг одоо илүү сонирхож байна, хамтрах холбоотон болно гэсэн тийм сонирхолтой бас байсан байна. За энэ бол энэ түүхэн чухал баримт 13 дугаар зууны үед Илхант улсын хаан хүлээгүү Ромын папт ингээд одоо хамтрая гэсэн энэ загтал нь цаашдаа эвсэл болёо. Гэхдээ надад эвсэл болоод надад захирагдаад яваа гэсэн үг бол байсан байна. Хүлээгүү бол мөр зэрэгцээд хоёлаа найзлаад явъя гээг бахна шүү дээ. Мөр зэрэгцээд ив найрамдлаа гэхдээ би ч юмаа захирна гэсэн үг. За энэ их сурвалжид болохоор зэрэг ийм юм. Перс, латин, монгол хэлэн дээр бичигдсэн. Энэ загтал бол. За энэ болоо бидний үед одоо хадгалагдсан ирж байгаа болохоор зэрэг энэ
энэ захидал бас Персэд хадгалаастай байдаг. Энэ чинь өөртөө нэг копи авч үлдэх нь шүү дээ. Тэгэхээр чинь зэрэг бас Ватикан болон Персэд хадгалаастай. За Персэд хадгалаастай гэвэл энэ ийм байгаа юм. Хүлээгүүгийн Илхан тусын нийслэл бол Иран юу байгаагүй. Тегран хот байгаагүй юм аа. Тегран хот байгаагүй. Тибриз байсан. Тибризийн түүхийн музейд архивд хадгалагдчихэдэг. Яг их хувилбар нь. 2 бичиж байгаа шүү дээ. Тэгээд Урбан папт аваад өгчрөө. 4 урбанд аваад өгчрөө гэдэг. Өөрийнхөө юм аа бас хадгалж. Персүүд энийг маш сайн хадгалж, маш сайн одоо судалсан юм аа. Персүүд бас. Тэгэхээр Ватикан болон Персэд энэ захидал бол хадгалагдаж байгаа юм байна. За энэ захидлын гол санаа бол хүлээгүү өөрийгөө мөнх хаан бол одоо тэ хүлээгүү хаан тийм ээ одоо мөнх хаан Тэнгэрийн хүчин тулгуурлан Тэнгэрийн одоо хөвөн гэдэг одоо мөнх хаан чинь тэгж зарласан болохоор энэ ахыхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэх зорилготой байсан. Папад хандан христийн шашинтай хамтрал байгуулж ажиллах санал тавьсан. Христүүчид одоо христианчуудын талд зогсож хамтдаа Египтэд байгаа Мамлюкийн эсрэг одоо тэмцэе гэсэн бас одоо урайлан дуудалт байсан юм. Мөн Жерусалимыг буцааж авъя. Одоо Ерүсалим хотыг буцааж авъя. Ариун хот Иерусалимыг ч одоо хамтдаа авъя гэсэн тийм санаа агуулгадж байгаа. За энэ захидал өмнө монголчууд папыг болохоор зэрэг христийн хүмүүсийн тэргүүлэгч гэж ерөөсөө ойлгохгүй байсан. Тийм болохоор зэрэг эхлээд Францын хаантай холбоотой тогтоох гэж оролдоод байсан. Хүлээгүү бол. За бас энэ христийн шашны оюуны удирдагч юм байна гэдгийг одоо мэдэж авч байгаа байхгүй юу. Тэгээд пап руу явуулсан. Тэгэд Францын хаантай холбоотой нөлөөтэй гэдгийг нь бас энэ захидал дээр бас тусарч гаргаж ирж байгаа юм. Энэ захидал Ромын пап 4-р Урбанаас тийм ээ хариуд нь ямар захидал ирсэн бас нууц байна. За энэ захидлыг авчлаа штэ. Хариуд нь хүлээгүүрээ 4-р Урбан пап ямар захидал явуулсан юм бол? Яг яасан юм бол? Судлаачдын хэлж байгаагаар болохоор зэрэг итгэл үнэмшлийг чинь хүндэтгэж Христийн сүмд элсэж Христианы нэгдсэн ард түмний урайлахтай би байна гэдгийг би ойлголоо. Би танд туслая, хамтрая гэсэн тийм захидал явуулсан гэж Европын судлаачид хэлж байгаа. Гэхдээ энэ захидал хүлээгүү хааны гар дээр ирээгүй. Европын судлаачид бас гэж хэлсэн байна. За ямар түүхэн ач холбогдолтой вэ? Монгол улс Монголын эзэнт гүрний гадаад харилцаа болон дипломат харилцаа тэр дундаа бүр харьд оршиж байгаа баруун Европын улс орнууд тэгээд Христийн сүмүүдтэй байгуулсан хамгийн анхны харилцаануудын нэг нь энэ юм аа. Хүлээгүүн хаан Христийн шашинтай холбоотой одоо энэ Хятад, Армян, Гүрж зэрэг улсуудаа харьцуултаараа далд санаатай байсан. Одоо Хятад хувлаа байгаа. Өөрөө болохоор зэрэг энэ Армян гүржүүдтэй ингэж харилцаж байгаа. Тийм болохоор зэрэг ингэж Христийн эвсэл цаашдаа Илхан тулсын хаадууд Христийг улам дэмжнэ гэсэн тийм гол утга санаагаа бол харуулж байгаа. Ер нь бол монголчууд хизээнээс л нэг шашны талд орч нөгөө шашныг эсэргүүцчихлээ. Бүх шашинтыг шантажсэн. Хүлээгүү хаан эвсэл байгуулчих юм бол надтай эвсэл байгуулчих юм бол би өөрийнхөө Илхан тусдаа Христийн шашныг илүү дэмжнэ гэсэн тийм одоо ойлголтоо өгж исэн байна. Энэ баримт бол Европ монголчуудын хоорондын холбоо бүрэн хэмжээний дипломат харилцааны бас томоохон анхны бөгөөд томоохон жишээ болж өгж байгаа юм байна. За Перс хэл болон латин хэл дээр бас мөн өөгөрж монгол хэл дээр бичигдсэн. За агуулга нь бол Христэд тулгуурласан хамтын ажиллагаа Египтийн эсрэг нэгдэх саналыг дэвшүүлсэн ийм агуулгатай захидал байсан байна. За тэгэхээр энэ хүлээгүү хааны Ромын пап 4-р Илхан хүлээгүүгийн тийм ээ Илхан хүлээгүүгийн бичсэн Ромын пап 4-р Урбанд одоо хандаж бичсэн захидал нь бол ийм учиртай байгаа юм. Монголчууд
одоо энэ дэлхийд бас багааз ойрхон дорндод ноёлж байх та. Дипломат харилцаа болон цэргийн бодлого мөн гадаад худалдаа, гадаад арилжаа, тийм ээ? Стратегийн их чухал маш том баримт нь бол энэ юм аа. За ингээд одоо хүлээгүй хааны загтал нь бол энэ юм аа гэж одоо та бүгдтэй одоо хэлж байна. За яг энэ үед бас нэг юм болж байгаа. Хүлээгүй хаан улам цэргэлэн дахин Мамлюк руу орох гэж Иерусалим хавцаа одоо Газын тийшээ дахиж цэрэг явуулах гад Евфрат дэх цэрэг татчихсан юм. Евфрат дэх цэрэг татсан. Пап түүн рүү Английн залуу хаан 1-р Эдуард болон Францын хааны цэргүүдийг явуулсан. Тэгэхээр пап загтлыг авчаад болио гэж татгалцаагүй байх нь байна. Мөн Сирийн нутагт байгаа Францын Кракийн одоо хот ус тий Кракийн хот мөн Сидон зэргийг бас хамтруулъя гэсэн тийм одоо бодлого баримтлаад цэрэг хийж ирснийг бодоход хүлээгүүгийн загтал бол яа харахгүй зөсөндөө л үрсэн юм байна. Энд чи одоо он цаг дарааллын хувьд 1262 63 он 63 оны үед болж байгаа. Гэтээ хүлээгүү чих урт наслаагүй лөө. Үгүй. Тэгээгүй те. Зөв. Тийм байна. За дараагийн загтал руу хоёлаа ирээд орё тэгвэл. Саяхан бол Илхан хүлээгүүгээс Ромын папт бичсэн загтал байдаг. Одоо та бүхэн энэ дугаарыг хоёр дахь загтал бол Ховлаа хааны. Тэгээ Ховлаа хаан бас нэг загтал бас явуулсан. Ховлаа хаан ч 1260 онд Ихванусаа байгуулсан шүү дээ. Саяныхаас нэлээ хойно. Өмнө. Сая 62 оны 4-р сарын 10-нд гэж явал 1260 онд Ховлаа хаан Ихванусаа байгуулсан. Гэхдээ байгуулчаад дүүтэйгээ байлдаад байсан шүү дээ. Ариг бүхтэйгээ байлдаад байсан. Тэгээд энэ дайн нь үргэлжилж байгаа ч гэсэн Ховлаа хаан бол одоо загтал бол биччихсэн байна. Манай нэг үзэгчд. За ингээд тийг үздэг үзэгч маань бас энэ дотор байгаа бах л та. Тий, бас байгаа. Ховлааг бол маш хүзэн ядсан. Тий. Гэхдээ яг Ховлаа хаан бол бас муут сайнч буруутаач зөвтөөч бас Монголын хаан л да. Гэхдээ бас үүнийг нь бас тайлбарлаад өгөх хэрэгтэй байна. Ховлааг бас ийм юм аа. Энэ хүн чи өөрөө багасаа соёлжиж одоо номдоо сайн байсан. Тэгээ мундаг багш нар л одоо энэ хүнд заан штэ. Номын багш нь. Тийм болохоор зэрэг алтан улсын түшмдүүд энэ хүнд хичээл заасан. Персийн том түшмдүүд мэрэгд энэ ч надад мэрэгдэр хичээл заалгуулсан одоо хаан хүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр чин зэрэг Ховлаа хаан чинь мөнх хааныг тэнгэр талингууд алтан улсын түшмдүүд нь мань нөхрийг та ерөнд өвгөө отох юм бол гэж яагаад нэлээд сумалсан. Тэг чи ер нь өөрөө хаан болоход бол ер нь өгөөх газаргүй хүн. Харин хаан болох юм бол маш өндөр соёлтой, өндөр боловсролтой хаан болох гэдэг. Тийм болохоор алтан улсын талынхан шууд Ховлааг зөвшөөрж ганц өдрийн хуралдаанаар л Ховлааг хаанаар өргөмжилсэн. Ингээд алтан улс шууд Ховлаагийн талд орсон бөгөөд мөн алтан улсын цэргүүд бас Ховлаагийн талд орсон шүү дээ. Тэгээд бас өөрөө чинь сүн усаас бас цэргийн тусламж гуйцсан шүү дээ. Тэгэхээр чин зэрэг өөрийнхөө арга барил, дайны арга техникийг яаж байлтахыг мэдж байгаа Монгол хаан хүү Ховлаад нөө ариг бүхтэйгээ байлтчихж байгаа юм л та. Байршлын газар зүүн чухал байр суурийг эзлэх бөгөөд худалдаа эдийн засгийн чухал байрыг Ховлаа эзэлчихсэн шүү дээ. За ингээд Ховлаа энэ болгоныг эзэлчихэд яагаад ариг бүхтэйгээ өөдгүүтээд байгаа юм бэ гэвэл зүгээр шинжлэл хэрэгтэй байна. Реформ хэрэгтэй байна. Одоо өөр аргаар арай өөрөөр ингэж одоо би өөрийн гэсэн яг өөрийнхөө л өөрийн улсыг удирдмаар байна гэдэг. Ариг бүх нь бол зүгээр хуучин инерцээр явах гэдэг. Ингээл бас нэг юм болсон. Ховлаа бас маш том реформч хүн юм аа. Шинжлэлийг авчирсан хүн юм аа. Тийм болохоор Ховлаа хааныг бас зөвөр ойлгоорой гэж би бас одоо нэг боломж гарсныг хэлчихье. Нэг боломж гарсныг бас хэлчихье гэж хэлмээр байна л да. За Ховлаа хаан бол Ромын пап руу
1265 онд бас элч явуулсан. За энэ үед Ромын папаар бол 4-р километр сууж ирсэн. Энэ Ромын папаас жоохон тогтворгүй байсан үе байгаа. Манай Монголд бас хаан ширээ жоохон тогтворгүй байсан бол 4-р Урбаны дараа 4-р километр суудсан. Энэ бол 1265 оноос 1268 оны хооронд Ромын пап байсан. Нэг сони юм 1265 онд хүлээгүй хаан тэнгэр талаад түүний хүү Аргун хаан ширээнд суудсан байсан байгаа. Түүх нь бол Илхан Аргун гэдэг айгу. Илхан Аргун гэж одоо ингэ суудсан байсан байгаа. За тэгэхээр гинт яагаад ингэж вэ гэвэл цаг хугацааны үеийг нь би одоо загтлыг нь одоо ингэ та бүгдтэй одоо тийм ээ хурдлуулж байгаа юм биш ээ. Он дарааллын дагуу яриад байгаа юм шүү. За энэ загтал бол Хувлаа хаанаас ирсэн. Энэ загтал нь торгоны зам одоо тухайн үед торгоны зам гээгүй юм аа. Хятадаар бол тийм ээ даалуу буюу их худалдааны зам гэж нэрлэдэг байсан. Их худалдааны замыг өргөжүүлье. Бид нар хоорондоо харилцаатай байя. Цаашдын худалдаа арилжаа болон дипломат харилцаагаа маш сайн хөгжүүлье. Ингээд бие биендээ соёлын солилцоогоо улам өргөн дэлгэр болгоё гэсэн тийм загтал Климентэд ирсэн. Хувлаа хаанаас. Тэрнээс ш чиний яахыг тэнгэр мэднэ одоо нэг занл хэлэх юм бол байгаагүй. Хувлаа их айгүй ив найрамдагч загтлыг 1265 онд Ромын пап 4-р Климентэд явуулсан байгаа. Климент энэ загтлыг нэлээд эргцүүлж исэн. Гэвч бүх Италиг нэгтгэх хараахан чадахгүй. Ариун Ром Ютландын хойгоос дундад Итали хүртэл баруун зүгт Франкийн хаан тусаас дорн зүгт Унгар, Польшийн газар нутаг буюу Дунай мөрний их хүртэл одоо айсаа хүртэл оршин тогтнож исэн. Тэгэхээр чин зэрэг Ариун Ром чин өөрөө Ватикан руу нэлээд зөрчилдөөнтэй байсан. Ариун Ромын хаан чин хэн блэ Фридрих 2 нэлээд хэцүү ааштай бөгөөд түүний хүү Конрад бүр монголчуудын байлдан дагуулт ирээд нэг Ариун Ромын хаан 9-р биш Ромын пап 9-р Георги чинь Бургунд руу зүгтж ах чинь өөрөө Ватиканыг өөрийн мэдэлд оруулж исэн хүн шүү дээ. Конрад. Тийм. Тэгэхээр чин зэрэг энэ юу болж ин гэсэн үг вэ гэвэл дотроо зөрчилдөд байгаа мөртлөө одоо яаж ин Хувлаа хаантай харилцаагаа сайжруулах тийм бодлогыг одоо 4-р километр тий боловсруулж исэн энэ бодлого дээр одоо байр суурин дээр байсан гэсэн үг. Тийм болохоор 4-р километр Хувлаа хаан руу өөрийн элчээ явуулъя. Элчтэй юу гэж даатгсан бэ гэвэл Хувлаа хааны байгаа газрыг сайн судлаадах. За ямар хаан байна? Энэ хаан манай шашинд орох нь үгүй юу? Бас мөн энэ хааныг одоо тийм ээ манай шашинд орчоод биднэрт үнэхээр үнэн сэтгэлээсээ тусалж бид нар хэцүү байдалд орох юм бол биднийг аврах юм уу үгүй мө? Мөн буруу номтон исламчууд биднэр лөө хатгаж эхэлж байгаа. Биднийг хамгаалах уу? Тийм учраас бас энэ газар орны цаг агаар болон тэр ард түмний ёс заншил бүгдийн судлаад ирэх гэсэн тушаалыг нэгэн жуулчинд өгчээ. Тэр хүнийг бол Матио Поло гинэ. Матио Поло өөрийнхөө ах Николого дагуулж явсан. Өөрийнхөө хүү Маркого дагуулад явсан юм аа. За тэгэхээр энэ Хувлаа хаанаас илгээсэн ив найрамдал худалдаа арилжаа, их замын худалдаа арилжааны энэ томоохон загтал нь Ромын пап Италиас гэсэн үг шүү дээ. Ромын пап Бээжин рүү буюу одоо тэр үед Бээжин гэж нэрлэегүй хан Даадуу гэж нэрлэж ирсэн. Хамбалик хот гэж нэрлэж ирсэн шүү дээ. Дайдуу. Дайдуу руу өөрийнхөө төлөөлөгчөө бас явуулсан юм. За энэ хүн нь бол одоо Итали-Монголын харилцаа, Итали-Монголын дипломат харилцаа, Итали-Монголын одоо юу гэсэн үг худалдаа, их замын худалдаа арилжаа, олон улсын гадаад худалдааны том хаалга нээгдэх нь эндээ байсан юм а. 1265 онд шүү.
Тэгэхээр Хувлаа хааны захидлаар тийм ээ Ромын папын хариу илчээр Итали Монголын буюу Ватикан Монголын харилцаа улам сайжирсан юм аа. За тэгээд одоо Марко Поло явна. Одоо өшөө цаашаага сайн судалж ирээд ямар мэдээлэл авчрах уу? Тийм ээ? Нөгөө юу вэ? Зайлг. Нөгөө ном нь орчлонгийн элдв сонирм. Яг тэр номыг монгол хэлээр орчуулагдсан одоо юун дээр вэ? Нийт дээр бол бэлэн байгаа юм бэл. Тэр яг бас үзэгчид тэр уншихыг хүсэх юм бол их бэлэн байгаа. Тэгээ уншаад үзвэл үзээрэй манайх. За ингээд өнөөдөр цөмөрөө хүлээгүү хааны загтал болон Хувлаа хааны загтлыг одоо та бүгд эрхэм мөндөд үзэгчтэй, эрхэм мөндөд сонсогчд та бүгдээ танилцууллаа. За тэгээд бидний контент дөнгөж бас гараагаа авч эхэлж байгаа учраас юм хэрэгтэй байна. Камерны хөлнөөс эхлээд. Одоо бүр камерны хөлнөөс ахуулаад микрофон юм болгон харагдахгүй байгаа ч гэсэн студ чирэх болоод дээрээс тогтсон юм шиг шүү дээ. Гэхдээ харин зүгээр одоо тэрнийг ер нь бол үнэ л хэлээ. Тэгээд студ ч бас хэрэг болж байна бидэрт. Тийм болохоор зэрэг та бүгд биднийг дэмжин доор гарч байгаа данс руу донешн хийгээрэй. Таны донешн биднийг студтэй болгох, микрофон, камер одоо бүр бүх юмтай болоход хамгийн их тусдын болно гэж та бүгддээ одоо хэлж байна. Та бүгдээсээ гуйж байна. За тэгэд мөн лайк, subscribe-ыг дараарай. Биднийг дэмжээрэй. Биднийг дэмжээрэй. Тэгээд лайк, subscribe маань олшрох тусам л биднэрт одоо хамгийн их дэмжлэгтэй цаашдын дугаараа хийхэд хамгийн их дэм болно гэж одоо та бүгддээ хэлж байна. За мөн дээрээс нь үзэгчтэй бид нар үзэгч та бүхэндээ зориулаад цоошин хизээч одоо сонсож байгаагүй юм түүхийн гой хэсгүүдийг бас судалж гаргаж ирж хизээч одоо нийт дээр байхгүй тэр гой материал мэдээллүүдийг бас та бүхэндээ бэлдэж байгаа учраас бид нарт бас маш их тийм судалгаа хийж байгаа. Тэгэхээр удахгүй та бүгд лайка дараад, subscribe-а дараад, subscribe-ийнхаа тэгээд хонхыг дараад хүлээж байгаарай. Удахгүй та бүхэндээ маш юм гинтийн бэлгэр дүүрэн одоо notification-ууд очих байх шүү гэж итгэж байна. Удахгүй бид нар энэ ажил руу бас одоо шамдаа орж байгаа. Тий. За нэг юм нь байна. Бас нэг юм байна үзэгчтэй. Занга ТV дээр зогсчихсан байгаа Монголын түүх ба шүү дээ. Тэр үргэлжлэн шүү. Тэр үргэлжлэн манайхаа. Тэр ямар ч гэсэн үргэлжлэн. Энийг бол бид нар бол яг баттай хэлнэ. Монголын түүхээр бичиж байгаа Хувлаа хааны сүүлийн дугаар маань үргэлжлээд та бол 2020 он хүртэл ярина гэдэг байгаа шүү. 25 он хүртэл ярина гэдэг байгаа шүү дээ. Монголын түүхийн одоо хизээч бидний сонсож байгаагүй их хаадын, баг хаадын, бутарлын, Юан улсын үеийн, манжийн. За тэгээ цаашаага одоо хувьсгалын богдын үеийн за тэг 90 оны хүртэл юм маш юм ховор нандин түүхүүдийн материалуудыг бид нар бас одоо бэлдэж байгаа учраас та бүгд notification-аа хүлээж байгаарай. Бид нар удахгүй та бүхэндээ маш олон гинт хэлбэлгээр эргээд уулзалтнаа. За ингээд энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөө. Үзэгч та бүхэнтэйгээ загтлын дараагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай.